Сайн байцгаана уу? QQ English сургуулийн Монгол менежер Минжирмаа байна. Манай сургууль Сибу хотын бизнесийн төвлөрсөн бус буюу IT паркт байрладаг. За IT паркийн хашаагаар орж ирээд Skyrise 4 байрлагын 7 давхурд манай сургууль байрладаг. Сургууль маань 24 цагийн харуул хамгаалалттай. Ингээд Skyrise 4 байрлал руугаа орцгоо. За сурагчид маань өөрийнхөө сургуулийн үнэмлэхийг үзүүлээд доор хаалгаар нэвтэрч ороод сургууль руугаа орно. Сургууль маань 7 давхурд байрлаж байгаа. За барилга руугаа орж ирээд бүгдээрээ 7 давхар руу гараад сургууль руугаа орно. Сургууль руу орж ирэнгүүт орон орны сурагчтай хариуцсан менежерүүд маань сууж байгаа. Сурагчид маань асууж тодруулах зүйл байх юм бол орон орныхоо менежерүүд дээр ирээд мэдээллүүдээ аваад хичээлдээ хамрагдана гэсэн үг. Сургуулийн дотор байр сургуультайгаа нэг давхурт байрладаг бөгөөд одоо би та бүхэнд сургуулийнхаа дотор байрыг харуулъя. Зөвхөн нэг коридороор дамжаад сургуулийн дотор байр эхэлж байгаа. Энэ хэсэг сургуулийн дотор байрны хэсэг байгаа. Дотор байр маань эрэгтэй эмэгтэй гэж хоёр тусдаа тусгаарлагдсан дотор байр байдаг. За энэ хэсэгт сургуулийн харуул хамгаалалт болон үйлчилгээний ажилтнууд маань сууж 24 цагаар ажилладаг. Одоо би та бүхэнд эмэгтэйчүүдийн дотор байраа харуулцгаая. QQ English сургуулийн бас нэг онцлог нь дотор байр байдаг. Манай дотор байр маань капсул хэлбэрийн дотор байр байгаа. За та бүхэндээ танилцуулах юм бол өрөөндөө матрастайгаа дэртэйгээ хүнжилт өгөө тэгээд 50-ууд толтойгоо сурагчид маань өөрсдийнхөө хувийн эд зүйлсээ байршуулад тэгээд өөрсдийнхөө ухаалаг код 6 оронтой кодыг хийгээд энэ өрөөндөө ингээд амьдрна гэсэн үг. За цүнх болон чимдамаа болохоор хажуудаа босгоод тавьчих болно. Эсвэл юмнуудаа гаргаад өрөөндөө тавьчихсан бол энэ доогуураа хийгээд чимдамаа цааш нь далт хийх бас боломжтой байгаа. Сургуулийн лобби хэсэг буюу сурагчид бие дааж хичээлээ хийх хэсэг байгаа. Завсарлагын цагаараа эсвэл хичээлийн дараах цагаараа сурагчид маань эндээ орж ирээд хичээлээ бэлдэх, эсвэл ажил хийдэг хүмүүс маань ажиллаа хийх. За гаднаас хоол авч идж байгаа сурагчид маань эндээ орж ирээд хоол идэх боломжтой. Орны олон үндэстний хоолны газрууд энд 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг. Та бүхэн маань сургуулийн хоолноос гадна гадуур хооллохоор бол олон үндэстний хоолнуудаа сонгож идэх боломжтой.